Алхгол сумын хүүхдийн цэцэрлэгийн мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагааны танилцуулга. Манай цэцэрлэг нь 2025-аас 2026 оны хичээлийн жилд 8 бүлэг 16 багш 33 багш ажилтнтай 210 хүүхэд хамран сургаж үйл ажиллагаагаа явуулж байна. Цэцэрлэгийн мэргэжлийн багш нарын бүлэг нь багшлах болон суралцах тусламжтай асуудлаар хэлэлцэн тохируулга хийж багш нарыг ажлын байран дээр тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх боломжоор ханган сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэн ажиллах зорилготой. Мэргэжлийн бүлгэрээ дараах асуулыг хэлэлцэн тодорхойлсон. Үүнд суралцсан үр дүнд тохирсон олон хувьраар ашиглаж болох сургалтын хэрэглэгтүүнийг хүүхдийн нас эцэг хүн онцлог тохируулан хэрэглэгдэхүүний сан бүрдүүлэх, бүлгүүдийн сургалтын төвд баяжилт хийж хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх, захим санд нэмэлт баяжилт хийж ажиллагаар тодорхойлож ажлын төвлөрүүдэд тусган ажиллаж байна. Хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэх зорилгоор зохиолын арга зүйд суурилсан 30 хүүхэлдээ 3 хүүхэлдээ мини театр, жүжигчлэн дүрийн тоглолтын хувцас хэрэглэгдэхүүн, захин үлгэрийн санг ашиглан хэл ярианы чадварыг дэмжин ажиллаж байна. 2 настай хүүхдийн бусдын яриаг сонсоод ойлгосноо өөрийн үгээр илэрхийлэх. 3 настай хүүхдийн үгийн өгтгийг ойлгож ураангуй өгүүлбэрээр ярих. 4 настай хүүхдийн үйл явдлын өрнөл, эхлэл, төгсгөлийн дарааллын дагуу ярина. 5 настай хүүхдийн зохиолын агуулгыг сонсоод ойлгосноо өөрийн үгээр илэрхийлэн гэх мэт чадваруудыг хөгжүүлэн ажиллаж байна. Номын санг эцэг дэмжлэгтэйгээр ном бидний сайн найз аян өрнүүлж цэцэрлэгийн номын сан 80 гаруй номоор баяжилт хийсэн. Үүнд танин мэдхүй, цоврал ном, үлгэрийн ном, мэдрэхүй хөгжүүлэх ном, дасгал даалгаврын номыг төрөл бүрээр нь ангилж баяжилт хийж ажилласан. (2024-с 2025 оны хичээлийн жилийн эхлэх зөв болон үр дүнгийн үнэлгээ, сургууль бүтгэх байдал, багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд анализ хийж жишг даалгавар боловсруулан ажилласан. Бүлэг бүрээр хүүхдийн танин мэдхүй, нийгэмшгүй болон бие бэлтрийн хөгжлийг дэмжин үр дүнг тооцоо ажилласан. Багш нарын арга зан ур чадварыг сайжруулах зорилгоор сайн хичээл үйл ажиллагааг 3 шаттай зохион байгуулан ажилласан. Сайн хичээл үйл ажиллагаагаар заасан суралцсан үр дүнгуудын ололт амжилттай, дутагдaltaй талаар мэргэжлийн бүлгэрээ хэлэлцэн бусдаа суралцах, бусдад сайн туршлага түгээн дэлгэрүүлж ажилласан. Эцэг асран хамгаалагч, харгалзан дэмжих нарын идэх оролцоог нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор бидний нэг өдөр өдөрлөг, эцэгхийн нэг өдөр арга хэмжээг зохион байгуулсан. Шинэ хичээлийн боловсрол, зочин багш үйл ажиллагаагаар эцэг эхийг сургууль үйл ажиллагаанд татан оролцуулж, сургалтын орчин сайжруулах, гэр бүлийн болон цэцэрлэгийн орчинд хүүхдүүдтэйгээ хамтрах, хүүхдүүдэд дэмжих, урам зоригтой, өөртөө итгэлтэй болох боломжийг бүрдүүлэн зөвлөн тусаж эцэг асран хамгаалагчтай хамтран ажиллаж байна. Сургууль үйл ажиллагааг үр дүнтэй хүүхдийн хөгжил чиглэсэн байдлаар зохион байгуулахад багшлах болон суралцсан үйлийг хослуулахын зэрэгцээ орчин бүрдүүлэх, орчныг хэрэглэж сурах үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна. Мөн багш нар суралцсан үр дүнд тохирсон тоглоомын аргачлалыг боловсруулан ажиллаж байна. Үүнд сургах тоглоом 8, танин мэдхүйн тоглоом 5, хөдөлгөөний тоглоом 10-ыг боловсруулан тоглоомоор дамжуулан хүүхдийн хөгжлийг дэмжиж ажилласан.